Сүүлийн үед Монгол болон дэлхийд даяар томоохон шууган тариад буй entertainment сэдэв бол яахын аргагүй Netflix-ийн Physical Asia шоу билээ. Тэгвэл яг одоо Улаанбаатар хотын Төвцөгт байрлах CNBC студид Physical Asia шоуны Солонгос багийн ахлах Солонгос улсын холимог тулаанч Ким До Хён ирээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? Тавтай морилно. Манай CNBC телевизэд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. Юуны өмнө Монголд ирэх болсон шалтгаанаас тань яриагаа эхлэе. Тийм ээ. Physical Asia дээр Монгол болон Солонгос хоёр финалд уулзахаас өмнө түрүүлсэн ч заавал Монгол цуглая. Монгол дахин уулзъя гэж хоорондоо ярилцаж амлаж байсан. Тэр амлалтаа биелүүлэх гэж энэ удаа заавал ирнэ гэж шийдсэн. Тэгээд Netflix-ийн Welcome to Mongolia гэх нэртэй тусдаа нэг нэвтрүүлэг контент зураг авсан. Багийнхаа залуучуудтай хамт Монголд ирээд үнэхээр сайхан цагийг өнгөрөөсөн. Тэгжэл Монголд ирэх боломж гарсан. Яг өнөөдрийн хасах 16 хэмээн хүүтэн өвлийн нөхцөлд гадаа Physical Asia шиг даалгавар биелүүлнэ гэвэл танд ямар санагдах байсан бол? Хэрвээ яг юм хүүтэн задгаа орчинд Physical Asia-гийн даалгавруудыг хийгээвэл ялна гэдэг бараг л боломжгүй байна. Үнэхээр хэцүү. Хэрв гадаа тэмцээн зохиогоод Монголын баг Солонгосын баг хоёр өрсөлдөх юм бол хэн нь ялах байсан бэ? Амаргүй асууч юу? Бид Physical Asia-г өнгөрсөн өгөл зураг авсан. Их цастай, жихэн хүүтэн итаарсан. Хэдий доторх студид зураг авсан ч студ дотор хүртэл байнга л хүүтэн байсан. Индонез, Филиппин зэрэг зүүн өмнөд Азийн орнуудаас ирсэн тамирчид хүүтэн тасуугүй болохоор их л хэцүү байсан гэж ярьдаг. Харин Монголын тамирчид цаг агаар гайхалтай дулаахан байна шүү дээ гэж хэлж байхыг сонссон. Тэрийг сонсоод монголчууд үнэхээр хүүтнийг даадаг, жинхэнэ хүүтний ард түмэн юм байна гэж мэдэрсэн. Тэмцээний дараа олон орны багийн тамирчид та бүхний харилцаа холбоо тань ямар байгаа вэ? Ийм спортод ялангуяа бидний хийдэг MMA шиг бүхнээ тавин тулдаг спортод тэмцээн дуусны дараа илүү дотн болчихдаг нэг онцлог байдаг. Тулааны үед бол цус гаргаж байгаад ч хамаагүй нөгөө хүнийг унгаах ёстой ажил шүү дээ. Гэхдээ тулаан дуусны дараа имлэгт хамт очиод хоорондоо инээж сайн тулалдсан баяр хүргийгээд хамт зураг даруулж дараа хамт бэлтгэл хийцгээгээд бэлтгэлийн хамтрагч болчихдог. Physical Asia дээр ч яг тийм байсан. Бид үнэхээр бүхнээ зориулж өрсөлдсөн. Гэхдээ дуусны дараа тэр бүх дурсамж маш тод үлдсэн. Тэр сайхан мэдрэмж хамт байсан мөчүүдээ байнга эргээд санамаар байдаг. Тийм болохоор бид байнга холбоотой байж уулзаж Physical Asia-гийн тухай ярьж улам дотн болж байгаа. Одоо бол олон жил найзалсан найзуудыг хамтран цуцгч л орчихсон. Монгол бол үндэсний бөхөөр алдартай шүү дээ. Та бол MMA, UFC-гээр дэлхийд танигдсан. Хэрвээ зуны Монгол наадам дээр Physical Asia маягийн даалгавар өгөөд Монгол бөхөөр барилд гэвэл танд өрсөлдөх сонирхол хэр зэрэг байгаа бол? Монгол бүхийг би нэг удаа өөрөө үзэж жаахан дурсаж үзсэн. Үнэхээр айхтар хэцүү спорт. Юуны өмнө бүхийн талбай руу алхаж ороод шууд дарамтыг мэдэрдэг. Яг гэвэл тэнд чинь хаанч харж байгаагүй хэмжээний авраг биетэй. Супер хүнд жингийн бүхчүүд дүүрэн байдаг. Хувцаслалт нь хүртэл маш сүр хүчтэй, ирэмбий. Үүнээс болоод өөрөө ч бага зэрэг жижигрээд сэтгэлээр дарагдчихдаг. Ингээд бодоход шударгаар хэлбэл наадам дээр би бүхийн дэвжүүрүүд хөж чадахгүй байна. Монгол бүхийн дэвжээний хамгийн хөнгөн жингийн ойролцоогоор 15 настай. Дөнгөж барилдаж эхэлж байгаа хүүхэдтэй барилдлаач би 1 минут тэс чадах хэсэгтээ эргэлзэх хэмжээний. Энэ спорт бол дан ганц тэнхээний биш. Асар өндөр техник, ухаан шаардна гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Монголд авах хугацаанд идэж үзсэн монгол хоолнуудаас хамгийн их таалагдсан нь юу вэ? Би найз очрынхоо гэрт очиод хорхог идсэн. Өмнө нь хэд хэдэн удаа хорхог идэж байсан ч тэр удаагийн хорхог бол үнэхээр хамгийн сайн хорхог байсан. Үнэхээр их амттай байсан.
Мөн миний мартаж чаддаггүй хоолнууд дундаас хаа явсан газар намайг утгахдаа хамгийн ихэнд тавьдаг нэг амттан бий. Нэрийг нь яг зөв сонсож амжаагүй. Чиз шиг амттай сүү ааруулан бүтээгдэхүүн байгаа. Эхэндээ ирэхээр тавхтай, урт дөрвөлжин бас жижиг хэржиж тавьсан байдаг нь. Нэр нь юу вэ? Ааруул эсвэл сүүн ааруул яж магадгүй. Сүүн бүтээгдэхүүн үү? Тийм. Ааруул шиг сүүнээс амт хийдэг амт. Чиз маягийн зүйл. Бяслаг юм болов уу? 비아슬렉? 예, 비아슬렉. 예. 근데 처음에 Эхэндээ нэг ширхэг идэхэд чизний үнэр ихтэй юм. 처음에는 치즈 향이 세서 치즈네 이렇게 ааруул юм байна да гэж л өнгөрдөг. 먹다 보니까 이게 계속 먹게 돼. Гэтэл эзээр байтал зогсгоо байчихсан. 너무 좋아하는 음식이 Зүгээр нэг амттан биш. 한국에 갈 때 꼭 Донтуулчихмаар идэ болчихсон. 이거를 사서 Солонгос руугаа буцахдаа заавал ааруул аваад гэр бүл хүүхдүүдтэйгээ хамт идмээр санагддаг болсон. Тэр хэмжээгээр маш их дуртай болсон. 너무 좋아하는 음식이 됐어요. 그럼 Physical Asia 한국 Physical Asia-гийн Солонгос багийн ахлагч Ким Донхён Монголд ирлээ. 이런 말하러 하나 Энд чинь л өөрөө реалити шоуны гарчиг шиг сонсогдож байна. 리얼리티 쇼 제목인 것 같아요. 네. 그래서 그럼 Хэрвээ энэ удаагийн Монгол аялалаа нэг өгүүлбэрээр дүгнэ гэвэл Монгол надад ийм л улс шиг гэж та цэгийн оронд ямар үгийг хэлэх байсан бол? 이 여기에서 참참참은 어떤 말을 넣고 싶습니까? 몽골은 나에게 네. 몽골은 나에게 몽골은 나에게 너무 좋은 단어가 많은데 많은 분들이 저를 Монголыг илэрхийлэх сайхан үгс маш их байна. 그리고 Гэхдээ хүмүүс надаас их асуудаг нэг зүйл бий. 몽골 사람보다 더 몽골 Ялангуяа би Монгол бүхий хувцас өмсөд гарч ирэхээр 많이 했거든요. Монгол хүнээс илүү Монгол хүн шиг харагдаж байна гэж хэлдэг. 몽골은 나에게 뭔가 몽골은 나에게 Маш сайхан зохиж байна гэж зөндөө хэлдэг. 굉장히 익숙한 Тэгэхээр миний хувьд Монгол надад аль хэдийн танил болсон. 예. Ойр дотны найз шиг уулзах гэж хэлмээр 굉장히 байна. 많은 이런 나라. Танихгүй газар биш. Олон сайн найзтай. Дотн мэдрэмж төрүүлдэг ус. 그러니까 그리고 마지막으로는 Эцэст нь асуухад цаашлаад дахин Монголд ирэх бодол төлөвлөгөө байна уу? Мэдээж заавал ирнэ. 예, 우리 친구들 Бидний найзуудын харилцаа үнэхээр ойрцсон. Өчигдрөл гэхэд бид Монгол найзуудтайгаа уулз дөлгөөн тамирчны сагсан бөмбөгийн тоглолтыг үзэж 즐거운 선수의 дараа нь ханд сүрэн адэ сүрэн тамирчтай хамт хоол идсэн. 아디아수라는 선수도 Эхэндээ түргэн хооллоо тарах байлгүй гэж бодсон. Гэтэл нэг уулзахаараа бараг шүн дуустал ярьж инээлдэж гэртээ ярих тухайгаа мартаж орхидог. 거의 진짜 밤새서 이야기하고 뭐 밥도 먹고 Тийм болохоор би энэ холбоог таслахыг 집에 хүсэхгүй. 갈 생각을 안 하더라고요. Энэ бол сүүлийн удаа гэдэг мэдрэмж огт төрөв. 다시 와서 Миний хувьд бол ирээдүйд заавал дахин ирэх ус нэг хүсэл байдаг. 하지 않아요. Physical Asia дээр Монгол, Солонгос хоёр түрүү байрны төлөө 우승을 놓고 тулалцсан. 싸웠지만 몽골과 한국이 우승을 놓고 싸웠지만 정말 이 프로그램이 더 잘. Хэрвээ энэ шоу улам амжилттай байж дараагийн шатанд хөгжүүл Physical Korea, Physical Asia болсон шигээ нэг өдөр Physical World гэсэн дэлхийн хэмжээний шоу гарлаа гэж бодъё. 한국과 몽골이 같은 팀으로서 Тэгвэл Аз ТV-г төлөөлөөд Монгол, Солонгос хоёр нэг баг болоод Европ, Америкийн багуудтай өрсөлдөж 붙어서 дэлхийн өргөлд гарвал ямар вэ? 선다면 Энэ бол миний мөрөөдөл байж магадгүй. Жижигхэн хүсэл байж болно. 가능성이 뭐 크다고. Гэхдээ ийм зүйл хэрэгжүүл би баярлсандаа нулимс тослолтол баярлах байхаа. 일이 일어난다면 정말 Би ер нь хэлсэн мөрөөдлөө биелүүлдэг гэж өөрийгөө боддог. 그 꿈이 Тийм болохоор нэг өдөр тийм өдөр ирнэ гэдэгт итгэлдэг. 이룰 수 있는 사람이 Тэр хүртлээр сайн бэлтгэл хийж 그런 날이 올 거라고 믿고 열심히 훈련하고 Монголын тамирчдтайгаа хамтран ажиллаж нөхөрлөө өргөжлүүлнэ. 잘 지내고 있겠습니다. 와, 너무 좋습니다. Та үнэхээр сайхан хэллээ. Монгол, Солонгос хоёр иймэрхүү байдлаараа удаан хугацаанд жинхэнэ найз хамтрагч ус байгаасай гэж хүсмээр байна. 오래오래 되길 바랍니다. 그럼요. 너무 감사합니다. Тэгэлгүй явах вэ? 몽골 친구들 маш их талархаж байна. 했어요. Монголын найзууд маань ч гэсэн Солонгос ирнэ гэж өөртөө амжсан. Бид энэ удаа Welcome to Mongolia нэвтрүүлгийг зураг авч 12 дугаар сарын 24-нд Netflix-ээр дэлхийд даяар цацагдана. 그걸 통해서 Үүгээрээ бидний нөхөрлөлийг харуулахыг хүссэн. 보여드리고 또 다음에 Дараагийн удаа боломж гарвал бид Монголын тамирчтай Солонгост өрж Welcome to Korea гэдэг адилхан контент хийж хамт амттай хоол идээд 같이 맛있는 거 먹고 Солонгост байгаа олон фанатуудтайгаа уулзаж сайхан цагийг өнгөрүүлбэл гоё гэж бодож байна. 좋은 시간을 보내면 좋을 것 같습니다. 네. 꼭
Заавал тийм боломж гарна гэдэгт бид ч бас итгэж байна. Өнөөдөр зав гарган манай CNBC Монголын студид ирж энэхүү ярилцлага хийсэн танд маш их баярлалаа. Дараагийн удаа Монголд ирэхдээ ахин манай студид зочлохыг урьж байна. Намайг үрж ийм сайхан ярьцлага хийсэнд би ч бас маш их баярлаж байна. Надад ч бас нэр хүндийн хэрэг байлаа. Танд энэ дээл маш сайхан зохиж байна. Яг л Монгол хүн шиг байна. Маш их баярлалаа. Танд баярлалаа. Танд баярлалаа. баярлалаа. Бид өнгөц сая Physical Asia шоуны Солонгос багийн ахлах Солонгос улсын холимог тулааж Ким Дong Юнтэй Монгол улсад зочлох үеэр нь ярилцаж түүний Монголд ирсэн сэтгэлийг сонслоо.